Аливаа улс орны хөгжлийг үнэлэх гол шалгуурын нэг бол шударга байдал. Шударга байдлыг бий болгоход нэг талаас төрийн албаагч, нөгөө талаас иргэн таны үйлдэл эсвэл хөдөлгөөн. Иргэн та өөрөө мэддэггүйгээсээ авилгын дараах зөрчилд өвчтөд байгаа юм швэц. Иргэн та бусдад шан харамжууг өгөхөөр амлах, зуучлах. Иргэн та албан уургийн зохисоор гүйцэтгэж байгаа төрийн албаа хаагчид дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох нөлөөлөх. Ихэнх хүмүүс авилга гэхээр мөнгө өгөх, авахыг ойлгодог. Гэтэл энэ авилгалын зөрчил, авилгалын гэмт хэргийн зөвхөн нэг төрөл юм аа. Төрийн албан хаагчдаа албан үүргийн гүйцэтгэлтэй хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах. Төрийн албаагчдаа албан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалаа уруулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх хөдлөх. Төрийн албаагчдаа албан үүргээ гүйцэтгэх, эсвэл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих. Авилгалын эсрэг хууль заасан таны, миний, бид төрийн албаагч бидний үйл ажиллагаанд хоригдсон эдгээр зохицуултыг тань мэдснээр та бид өөрсдийгөө авилгалын гэмтээр төрөхөөс өртсөн сэргийлж өөрсдийгөө хамгаалж байгаа үйлдэл юм аа. Авилгатай тэмцэх үйл ажиллагаа нь зөвхөн төр засгийн үүрэг хууль хяналтын байгууллагын ажил биш, харин бүх нийтийн хамтын оролцоог шаарддаг. Иргэдийн идэвхтэй оролцоо тэдний дуу хоолойн ил тод байдал хариуцлагын тогтолцоог сайжруулах чухал хүчин зүйлсийн нэг юм. Мөн төрийн албаагчид өөрөө өөрсдөө хяналт тавьж, авилгын асуудлыг мэдээлэгчийн хүргийнхээ дагуу дуу хоолойгоо илэрхийлж оролцоогоо хангах нь нийгэмд шударга байдлыг бий болгох, төрийн байгууллага болон хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Манай иргэд аливаа асуудал тулгархаар танил тал, найз нөхөд хамаатан салмаараа дамжуулан шийдвэрлүүлэх гэсэн хандлага нийтлэг ажилладаг. Тогтоосон хууль журам, шударга байдал, ёс зүйг алдагдуулахын зэрэгцээ төрийн албаагчийг танил талдаа давуу байдлыг хууль бусаар олгосон авилгалын гэмт хэрэгт түлхэцүүлж хуулийн хариуцлага хүлээхэд ихэнх нөлөөлдөг. Авилгагүй шударга нийгмийг бий болгоход олон талд оролцоотой хяналт ихэнх чухал юм аа.